Дондсон зүйлдээ хэд тулаарахад мансууруулах бодис чиний бүхнийг авч амьдралыг чинь өөрийн дураар үдирдэнэ. Дональд нь Америк нэгдсэн улсад тулгарч байгаа цаг бус үхлийн хамгийн нийтлэг бөгөөд гол шалтгаан нь болоод байна. Би нь яаж вэ? Та чи би чи бусад эрдэмтэн ер нь хинч байсан хэн юунд дондохыг үрдээс хэлж чадахгүй. Аригталд тамхи, мөрөдө тоглоом, тэрч үхэл интернет хүртэл таны амьдралыг тэржигтэн эзэгнэх чадaltaй. Согтууруулах ундаа хар тамхи хоёр миний дотны андууд болсон. Эрдэмтэд орчин үед хүний тархийг илүү нарийн шинжилж аль хэсэгт нь юуны учир дондох сэтэл төрдгийг мэдхээр ажиллаж байна. Хэвшний урт хугацаагаар мансуур нь тэрл хамгийн сайхан. Түүнчлэн тэд хүний үндсэн генүүд нь донд хөдөлдөг байж магадгүй гэсэн судалгааг эрчимтэй хийж байгаа бөгөөд тэрний эсрэг хийх вакцин хизээ нэгэн өдөр бидэнд дархлаа суулгаж мэдэх ажээ. Гайхамшигт хүн судлал. Өдөр тутмын донгууд. Анхандаа аятайхан тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Арх. Тамхи. Хэрэг өөрсдийгөө зогсоохыг хичээвэл бид хит их хүсэх болон түүнээс үүдэн гарах шинж тэмдгүүдээс болж бид их шаналж өөрийгөө хороходж бэлэн тийм хүнд байдалд ордог. Бид бүхэн донгийн тухай ярихад ихэнхдээ хориотой юм бэлдмэл ард тамхины тухай боддогч эдгээр донгууд бидний эргэн тойронд өдөр тутамд оршдог. Америк нэгдсэн улсын 50 сая хүн тамхинд, 11 сая нь мөрөдө тоглоомд, 14 сая нь согтууруулах ундааны аюултай хэрнээ автуулах чадал бүрэн донтоод байна. За тэгэхээр энд харагдаж байгаа эхний хоёр электродыг таны духны харалдаад харуулж болж гэнэ. Өнөөдөр би шинжлэх ухааны нэрийн өмнөөс согтох гэж байна. Үүнийг хийснээр мансууруулах бодис сайдл үйлчлэгээтэй согтууруулах умдаа хэрхэн донгийн үд болсон тааламжтай мэдрэмж төрүүлгийг харуулах зорилготой. EEG гэдэг төхөөрөмж нь таны дууны системтэй асар ойролцоо ажиллана. Яг л том хэмжээний чанга хэрэгжчихүүд. Таны дууны системийн ард байрлуулсан антенн гейтийн толгойд холбоод байгаа эдгээр нарийн утсан холбоосуудтай адил. Ингээд бидний хийх хамгийн гол ажил бол тэрний тархинаас гарч буй асар нарийн электрон тохиолдлыг тодтогч чангаруулан хүлээж авах юм. Эдгээр холбосон утаснууд нь миний тархинаас ирэх тохиолдлыг арх уух өрөөний гадна талд буй компьютерт дамжуулах юм байна. Ингээд би эхнийхэн аяга дарсыг уухад бэлэн боллоо. 30 секунд болоод нэг болгох гэж. Миний тархины үйл ажиллагааны төвхөн дэлгэцэн дээрх өнгөний ялгарлаар дүрслэгдэж байна. Ингээд ердөө ганцхан аяга дарсны дараа профессор Лукас томоохон өөрчлөлт гарахыг ажиглалаа. Тэрний нүдэнд тархины 3 өөр төрлийн долгион харагдана. Бета долгион намайг сэргэж өдөөгдөж байгааг илэрхийлнэ. Альфа нь намайг тайвшрах юм уу, мансурч байгааг, харин сүүлчийн дета долгион намайг нойрмог болж байгаа эсхийг тодорхойлно. Гэт би чи одоо ямар вэ? Сайн байна. Маш их тайван тухтай өөрийгөө уусан гэж бодохгүй л да. Гэхдээ уухаас өмнө байсныгаа бол хамаагүй хөнгөн илүү тав тухтай болчихсон байна. Эдгээр надад согтох мэдрэмж төрөөгүй байгаа ч миний тархины долгионууд асар хурдан өөрчлөгдөж намайг тэгж их уугаад байдгүй доктор Лукаст илтгэн харуулж байв. Гэтийг согтууруулах ундаа ихээр хэрэглэгчдийн тоонд оруулж болохгүй гэдгийг баттай хэлж чадхаар байна. Бидний даах чадвар гэж нэрлэдэг зүйл тэр нь төдийлөн их алга. Ганц аяга дарс тэрний тархины түхийг долгионыг нилээд их өөрчилж тэрний зан чанарт өөрчлөлт оруулж чадлаа. Би 2 дахь аяга дарсаа дөнгөж ууж дуусаад байв. Зайл баг зэрэг амраа тавьшраад ав. Энэ бол 3 дахь аяга дарс. Та одоо хэрэг согтож байна? Өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг илэрхийлэх энэхүү аргаар би бүрэн мансуурсан бөгөөд сэтгэл санаа дэндүү сайхан байгаагаа илэрхийлж байв. За ингээд би баг зэрэг согтож эхэллээ. Айдс төгшүүрийн зэрэг нь тэг болж унсан байна. Лукас миний тархины долгионы зургнаас бүгдийг тайлан уншиж чадна. Мэдээлэл бүр альфа, бета гэсэн долгионуудаар илэрхийлэгдэнэ. Миний мэдээлэл намайг донтолтын эхний шатанд хүрснийг тогтоож байна. Гэтэ ердөө 3 ягдаар суусны дараа энэ төвшөнд хүрч байна. Зарим хүн энийг хит их хэмжээ байна гэж бодож болох ч зарим хүмүүсийн хувьд энэ бол төдийлөх хэмжээ биш.
Бас хүмүүс оройн хоолн дээр нэг шил дарс бүхлээр нүүн гэдэг нийтлэг тохиолдох зүйл биш. Бас энэ дээр харагдаж байгаа кэч шиг тэгж их согдсон харагдахгүй анзаарсан биз дээ. Зүгээр үү би чи ямар нь? Муугүй шүү. Сайн байна. Тэгвэл толгой чи эргэж байна. Ирэхгүй наа. Үгүй юу? Үгүй. Гэхдээ толгой баг зэрэг хөнгөрч гисэн юм шиг болчих. Надад мэдрэгдэж байгаа энэ сайхан сэтгэл допамин хэмээх мэдрэл дамжуулагчдын урсгалаас ирж байгаа ажээ. Хэрвээ би тэрний байдлаар тогтмол үргэлжлүүлэн уусарвэ үл. Миний тэрхүү согтууруулах ундааны орчин нөхцөлд явандаа дасан зогцсон. Ингээд нэгэнт дасалтай болж эхэлсэн бие маань тогтсон хэмжээний допаминда ялгаруулахын тулд өдөр тутмын согтууруулах ундааны хэрэглээний хараат байдалд орно. Хор сармагжуулагч. Дот МакАдамс архины дондох эмгэгээс эдгэрч буй нэгэн. Ухаан санаагаа бүрэн алдаж дондсон гэдгээ мэдрэх хүртэл би асар их хугацааны турш согтууруулах ундаа хэрэгэлсээр ирсэн санагддаг. Заримдаа өөрийгөө барьж өнөөрөө ядаж уухгүй юм шүү гэж өөртөө хэлдэг байсан. Тэгж шийдээд 1-2 цаг өнгөрөхгүй юу? Уухаас өөр зүйл бодож чадхаа болчихсон байдаг байсан. Худалгүй согтууруулах ундаа дангаараа хангалтгүй болж тэрээр согтууруулах ундааг эмийн сангаар худалдаалдаг мансууруулах үйлчлэгээтэй эмнүүдтэй холдог болов. Би уух гэж байгаа эрэгтэйгээ эм хольж уудаг болсон. Эмээ 80 градусын шотланд дарс юм уу виски ч юм уугаар даруулна. Олон жилийн замбраагүй уулт болон эмийн хит их хэрэглэнээс болж додсын биед асар хүнд эмгэг үүсчээ. Ингээд 1983 онд тэрнийг үдсэн эмч нь харамгцаа ор тайлах эмчилгээ хийлгэхийг шаардсан байна. Анх эмчилгээнд ирэх үедээ би үнэхээр их бүр дэндүү их айжулсан. Сэтгэлийн минь гүнд асар их айдас байсан. Ингэж хэлэхэд инээдтэй сонсогдож явж магадгүй л дээ. Гэхдээ арх эм хоёр аль хэдийн миний дотны андууд болчихсон байсан юм шүү дээ. Гэхдээ эднэр амийг чинь авч чадах найзууд. Урт хугацааны турш уужуулсан архины донд гэнэт ууха зогсоход асар их төгшиж, халуурч, хий зүйлс харан тэрнээсээ айж, хамаг биеийн өөрийн мэдлгүй салган чичирч дагждаг. Үүнийг солиорлын эмгэг буюу DT гэж нэрлэдэг. Гэхдээ эдгээр нь хамгийн наад захын хөнгөн хэлбэрийн шинж тэмдгүүд гин. Үүнээс илүү хурц буюу ухаан балардах, цусны даралт хэлбэлзэх зэрэг өөрчлөлтүүд илэрснээр амь насаа алдах аюултай гинэ. Хор тайлах эмчилгээ цөөн хэдэн өдрийн дотор хийгдэх боломжтой бөгөөд эмчилгээг аюулгүй бас өндөр үр дүнтэй хийдэг болохоор өвчтөнд хэцүү бөгөөд тухгүй байх гэсэн хүндрэл гаргахгүй. Би өөрийнхөө сэтгэл хөдлөлийг анхаарч байсан бол эмчилгээ бүхэлдээ миний бие махбодыг анхаарч халамжилж байсан. Тиймээс тэнд байх нь надад тэмч хүндрэлтэй байгаагүй. Ингээд бие махбодыг шингэсэн донгийн хорыг тайлж дагалдах шинж тэмдгүүдээс ангиж ярахад ердөө 48 цагийн хугацаа шаардагдсан байна. Харин сэтгэл зүйн тэрхүү донгийн сэтлээсээ салахын тулд хүн үлдсэн бүхэл амьдралынхаа турш тэмцэх хэрэгтэй болдог. Харигчид амжилахгүй зэрэг ганцаарчилсан болон олон нийтийн байгууллагууд нь хүний өөртөө итгэх итгэлийг баджуулж нэгэн цагт зөвхөн архины шилнээс олж мэдэрдэг байсан тэрхүү тайвшрал, итгэл нөхөрлөлийг хүмүүст хүргэдэг. Эйн өдөр тутмын амьдралын гол зарчим болох хамгийн чухал зүйлсийг нэгдүгээр тавьж бүхнийг энгийнээр харж эргцүүлж бодно гэдэг санаа зэрэг нь эдгэрч эрүүлэр амьдрахыг сурахыг хүсч тэдгэр хүмүүс тохирох хамгийн бодит зөвлөгөө. Өөрөө өөрчилж хийж чадахгүй тэр хүчийг бурхан надад өгсөн. Иймэрхүү урт хугацааны эдгэрлийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн 80 хүртэлх хувь нь бүрэн эдгэрч чаддаг гэсэн судалгаа бий. Эмчилгээ болон үргэлжлүүлэн хамрагдсан бусад төрлийн эмчилгээний дүнд Дот МакАдамс сүүлийн 20 гаруй жил огтхон чуугаагүй байна. Эмчилгээний хүчээр согтууруулах ундаа юм уу, мансууруулах юм хэрэгэлснээр асуудлынхаа хариуг олж чадахгүй байна гэдгийг ойлгосон. Намайг эмчилсэн хамт олондоо баярлалаа. Би өөрийгөө эргэн олж авч өөрийгөө бодит хүн гэдгийг дахин ухаарсан. Би олон жилийн турш архины шил болон боодолтой юмудаас хайгаад олоогүй өөрийгөө олж авсан. Намайг эдгэсэн хүн бүрт баярлалаа. Амьдралын хамгийн үнцэнтэй тэрхүү бодит өнөө ухаарлыг авсан. Бас амьдралынхаа мөн чанар үнцнийг мэдэрсэн. Магадгүй эмчилгээнийхээ хүчээр олж авсан хамгийн чухал нэг зүйл нь одоо би энд амьд минь төдийгүй өөрийнхөө тухай яриад сууж байгаа юм болов. Шидэт эмгэж би юу? Рональд Бианчи бол жаз хөгжимчин.
Хэдийгээр тэр амьдралынхан олон шөнүүдийг бар цэнгэний газар өнгөрөөж байсан ч өдөр нь хийдэг байсан сургуулийн багшийн ажлаасаа гарсан даруйда тэрний уулт хэрэгсээ хэтэрч удирдлага алджээ. Эхэндээ бол өөрийгөө хүсгэл юм бол уухаа зогсож чадна гэж боддог байсан. Харин уугаад байсан чинь сүүлдээ зогсож чадхаа байж өөрийгөө барьж хорж дийлхэ байсан. Рональдын хувьд энэ нь дээлдэшгүй дуршил болсон байлаа. Англ уумаар санагдах хүсэл тэрнийг хатгана. Харагдаж буй бүхэн нь үнэр болон оюун ухаан бүгд тэрний хүслийг дэвэргэнэ. Өнөөдөр Рональд маань Род Айлендын VA эрүүл мэндийн төвд ирээд байна. Тэрээр энэхүү налтрексэн хэмээх жижигхэн эмнүүд тэрний дуршлыг багасгахад нэмэр болох эсхийг турших судалгааны бай болж байгаа юм. Налтрексэн нь хүмүүсийг иймэрхүү төрлийн хорт туршлаас салахад тусалдаг. Бусад эмчилгээнээс зугтдаг хүмүүст их сайн нөлөөтэй. Налтрексэн нь согтууруулах ундаа ууж эхлэхэд үүсдэг тэрхүү тааламжид уруу татсан нөлөөллийг багасгадаг юм. Биднийг согтууруулах ундаа уух үед тухайн уусан бүхэн цусны урсгалд нэвтэрч түүгээрээ дамжин тархинд хүрдэг. Ингээд өвдөлт болон таашаалыг мэдэрдэг мэдрэлийн системийн хүлээн авагчдад нь алдан холбогдно. Ингээд согтууруулах ундаа таашаах системийг өдөөж өгдөг болохоор хүмүүс бидэнд иймэрхүү ундаа таалагддаг ажээ. Харин мансууруулах бодис тэрхүү мэдрэлийн системийг төгжих замаар үйлчилдэг байж болох тул үр дүнд нь согтууруулах ундааг өөр замаар хүлээн авдаг бололтой. Рональд 3 сарын турш өдөрт 2 ширхэг эм ууж байлаа. Ямар нэгэн зүйл хэрэглэгсгэнсэн турш төрсөн нь ариг хөөхгүй чадж байгаагаас өөр мэдрэгдэж нөлөөлсөн юм алгаа. Эмийн эмчилгээ нэмэр болж чадлаа гэж бодож байна уу? Би мэрэгжлийн бус хүний үднээс хариулж байгаа болохоор хариултаа тийм л гэж хэлье. Учир нь энэ бүх нэг дор яаж ингэж өөрчилж чадваа сонирн байгаа үстэй. Анш тодруулснаас хойш эмчилгээ хийж эхэлснээс хойш төд удалгүй надад ямар л уух туршил төрсөн. Тэгээд би баталгаа тесийн үзэхэр шийдсэн юм л да. Би өөрийнхөө өмнө 2 лаз жижиг шар ариг тавьж үзлээ. Гэхдээ үүндээ уух хүсэл огтхон ч төрөв. Маргааш нь гэсэн бие сэтгэл минь 50 байс. Дахиад удгийн билүү ядаж ганц шар ариг амсчдсан билүү гэсэн ямар сэтэл ухаан санаад орж ирэхгүй байсан. Налтрексоныг сүүлийн 20 жилийн турш героины төрлийн хар тамхины донг эмчлэх ажилд хэрэглэж байжээ. Харин дөнгөж сайхан хүнс эмзэн хүрээлэн энемиг архины донг эмчлэхэд хэрэглэхийг зөвшөөрсөн боловч мэрэгчлэнүүдийн анхааруулж байгаагаар эдгээр эмнүүд эзэж эмчлэхийг бүрэн орлож чадахгүй гэнэ. Ямар нэгэн донтой болоод эмчилгээ хэлэхээр ирсэн хүмүүрт бүхэл бүтэн асуудал зовлонгийн өрөвдөг. Тэдний бие сэтгэл зүй хамрлаар дүүрэн, гэр бүлийн асуудлаар дүүрэн, гэрэлтийн асуудал, хууль эрх зүйн асуудал зэргээр дүүрэн байхад ямар ч эм тэдэнд тус болж чадахгүй. Харин хүмүүст анхаарал дэмжлэг тэдний амьдралд үнэхээр нэмэр болж амьдралаа хамтын хүчээр дахин босгоход нь шаарддаг чанартай боловсрол хэрэгтэй. Тиймээ үнэн деважинда эргээд ирсэн мэт хэвийн байдалтай өөр юу ч гэмээр юм битээ. Өдөр болгон шинийг сурч өдөр болгон дадлага хийж төгөлдөр хураа тоглож найз нөхдөөгөө цагийг үнэхээр сайхан өнгөрүүлж байна. Элэг. Донтож уух нь эцсүүлдээ эрүүл мэндийн олон хүндрэлүүдийг дагуулдаг бол хамгийн ихээр аюул дүрцэх нь хүний элэг ажээ. Сайн уу Марши? Сайн уу гэхэд ажил төрөлн сайн уу? Би сайн байгаа. Миний бодлоор эдгээр хүний элэг мөн биз? Гэхдээ энэ тийм ч эрүүл сарвал харагдахгүй байх шүү. Энэ бол маш хүн дээр өвдсөн гэлэг. Элэгний циррозтой болсон гэлээ. Тэгвэл хэд их хэмжээний согтууруулах хүндээ шүүсэн элэг ямар болохыг хэлж өгөөч. Чи мэдэндээ элэг бол хүний биеийн дэг хамгийн чухал бодисын хүчин зүйл. Энэ эргэтэн таны эдсэн болгоныг, уусан болгоныг өөрөөр дамжуулан шүүжүүлдэг. Ингээд өнгөрсөн болгоныг хоргожүүлж цэвэрлэж байдаг гэсэн үг. Тэгэхээр хэрвээ та хундаг арих өвл тэр чинь тэр чигээрээ элгэнд очино. Тэгвэл хүн элэгний циррозтой болж эхлэх хүртлээр хэрэг хэмжээний согтууруулах хундаа уусан байх вэ? Наадах чи хүнд асуулт байна л да. Жишээ нь зарим хүн бидний хувьд дунд зэргийн гэж хэлэгдэх хэмжээний согтууруулах хундаа хэрэгэлдэг мөртлөө шууд элэгний циррозтой болж болдог. Харин зарим хүмүүс маш хэмжээгээр ууж хэрэглэж байж циррозтой болдог. Тэгэхээр хувь хүн бүрийн онцлог бүхий шинжүүд гэж бий. Гэхдээ өдөр тутмын хэрэглээтэй буюу өдөрт 3-4 хундагыг байн гуудаг бол хэцүү. За тэгвэл цирроз гэж хаана байгаа юу вэ? За тэгэхээр тэр цирроз гэдэг зүйл маань энэ элгэн дээр харагдаж байгаа эдгээр тавгаруудыг хэлж байгаа юм. Хэрвээ та энгийн буюу эрүүл элэгтэй хүнийг харьцуулаад үзвэл энгийн элэгний гадна тал ямар зүйлэн бөгөөд гөлгөр болохыг анзаарна. Харин энэ элэг маань өөрт нь байсан олон тооны
Элэгний эс үхчихснээс болж өнгөн хэсэгтээ нөлөөлсөн байгаа бөгөөд тухайн өнгөн хэсэг нь гэмтсэн хэсгүүд рүүгээ дотогч татагдан орсноос болж иймэрхүү товгор ихтэй болж харагдана. Согтууруулах хундаа болохоор энэ хориг хүний элэгний эсүүдийг шуудхан устгадаг. Ингэж муудаж явсаар хамгийн сүүлд хүрэх үр дүн бол таны элэгний эсүүдийн ажиллагаа бүрэн зогсож та цаашдаа амьд явж чадах болно. Элэгний цирроз нь жил бүр Америкийн нэгдсэн улсын хэмжээнд ойролцоогоор 3 сая хүнд шинээр үүсдэг ажээ. Өөрчлөлтийн үеийн тарих. Чи энд баригдаж хоригдсон юм бишээ. Харин аврагдсан гэдэг яриа энд байдаг. Азар миний хувьд энэ үгийн нэгэн адил аврагдсан байсан юм билээ. Хэрвээ би тэр үед энэхүү шоронд хоригдоогүй бол олон нийтийн дунд өөртөө таашаагдахын тулд одоо болтол үзэн ядмаар бусдын итгэлийг эвдсэн арга зэл хэрэгэлсэн зүйл хийсээр явах байсан болов. Дэни Мегна ямар нэгэн зүйл хит донтох нь сүулдэ эзнээ дээлж өөрсдөө тухайн хэрэглэж байгаа зүйлдээ эрх мэдлийн алдан бүрэн доройтож эцдээ ямар аимшигт үр дүнд хүрч болдгийг өөрийн биеэр харуулсан амьд гэрчүүлээ. Дэнигийн хувьд героин хэмээх хар тамхиныхаа донд өдөрт $300 олохын тулд мөнгөний хуурамч чек хийхэд хүрч энэ байдал нь эцдээ тэрнийг шоронгийн халах татуулжээ. Шоронд орсон хүмүүсийн 85 хүртэлх хувь нь донгийн шалтгаантай гэмт хэрэг үйлдсэн байдаг нь тогтоогдсон. Хамгийн ихээр донтож ухаанаа алдсан үед хар